Me. Засгийн газар мөнгө хэмнэх нэг муухай арга бодож олжээ. Одоогоор Монгол эр хүний дундаж наслалт 65-аас 66 орчим юм байна. 60 хүрч ухаан ороод 61 хүрч өөд болно гэдэг ардын үгч бас бий. Гэтэл засгийн газраас Монгол эрчүүдийн тэтгэврт гарах насыг 65 болгоно хэмээн шийджээ. 65 хүрээд тэтгэврт гарна, 66 хүрээд өөд болно. 40 гаруй жил улсад төлсөн татвар харин яах нь вэ? Нэг жил хүртсэн болоод л манай бадмайхан. Арайч үгүй байлгүй дээ. Тэгээд ч Монгол 40 гарсан хүнийг ажилд авах газар байх уу? Хамгаалагч нэгтээ харуул хийж хааны газрын хаалга үүд нээдэг ажилдал магадгүй. Ингээд Монгол тийм олон хаалгач сахиулын оронтой байна уугүй юу гэдэг нь бас асуудалтай. Яаж ч утсан тэтгэврийн насыг цаашлуулсан ийм л үр дагавар төргөн. Нэг бол засгийн газраас ажлын байр гаргаж өгөх хэрэгтэй. Үгүй бол ажилсан жил нь хүрэхгүй баахан тэтгэвргүй өгшөд бий болох нь байна. Олон улсын валютын сан таалагдахын тулд ахын дуудрууга ийм чулуу шидэдчтэй мэдэхгүй. Me.